Сайн байцгаана уу та бүхэн дэлхийд дахинд бас үйл явдлыг таймлан хүргэе. Америкийн нэгдсэн улсын эрүүл мэндийн сайд Роберт Кеннеди тус салбарын 10,000 гаруй ажилтныг цомтгох шийдвэрт хүрснээ мэдэгдэж байна. За түүний хувьд бол Америкийг дахин эрүүл болгоё гэсэн эмхүү кампани хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. За энэ хүрээнд Америкийн нэгдсэн улсын эрүүл мэндийн салбарын бодлого үйл ажиллагаа үндсэн чиглэлийг бол өөрчлөн зохион байгуулах ийм үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа юм байна. За үүнийхээ хүрээнд бол Америкийн нэгдсэн улсын эрүүл мэндийн салбарт бол бүтцийн өөрчлөлт хийж дээр дурдсан 10,000 гаруй хүнийг ажлаас нь цомтгох юм шийдвэрийг гаргаж байна. За үүний үр дүнд бол Америкийн нэгдсэн улсын эрүүл мэндийн салбар архаг өвчний эмчилгээ үйлчилгээг сайжруулахад илүү их анхаарч тэргүүлэх чиглэлээ болгон ажиллана гэсэн ийм мэдээллийг өгсөн байна. За цомтгол хийснээр бид зөвхөн хүнд сурталыг бууруулж байгаа юм биш, харин бид яамны үндсэн зорилгыг шинээр тодорхойлж архаг өвчний тархалтыг зогсоох шин тэргүүлэх чиглэлтэй болж байна гэдгийг Америкийн нэгдсэн улсын эрүүл мэндийн сайд Роберт Кеннеди мэдгдсэн байна. За цомтгол хийснээр бол тус яамны ажиллах хүчин бол одоогоор 82,000 байгаа бол 62,000 болгож бууруулах юм байна. За энэ одоо 62,000 дотор нийтдээ бараг 20,000 гаруй хүн бол цомтгож байгаа. За өмнө нь бол Америкийн нэгдсэн улсын бүтээмжийн яамнаас хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд бол яамдын тодорхой ажилтнуудыг бол цомтгосон. За дээрэс нь бол эрүүл мэндийн сайдын цомтгож байгаа ажилтнтай нийлээд 20,000-аар тус одоо яамны ажилтнуудын тоо бол буурах юм байна. За ингэснээр бол жил тутам 1.8 тэрбум $, хэмнэн. За энэ нь бол тус яамны жилийн төсөв болох 1.8 их найдын төсөвтэй ажилтдаг эрүүл мэндийн яамных нь төсвийн өчүүхэн бага хэсэг бол болж байгаа юм байна. За энэ тэгэхээр бол энэ одоо бүтцийн өөрчлөлт хийснээр бол төсвийн томоохон бол хямралтыг бол хийж чадахгүй гэж харагдаж байна. За мөн бүтцийн өөрчлөлийн дагуу эрүүл мэндийн яамд одоо байгаа 28 хилтэс газрыг бол 15 болгож бууруулан хооронд нэгтгэх үйл ажиллагаа явуулна. За шинээр бол эрүүл Америкийн төлөө захиргаа нэртэй ийм байгууллагыг шинээр байгуулган ажилуулахаар болсон байна. За тэгээд мөн тус яам шинээр тодорхойлсон тэргүүлэх зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор аюулгүй эрүүл хоол хүнс болон цэвэр усаар хангах, хүрээлэн буу орчин тархсан хорц бодисоос ангижрахад анхаарах, за Америк дахь архаг өвчний тархалтыг зогсоох зорилтуудыг хэрэгжүүлж ажиллана гэдгийг бол мэдээлэлтэй дурдсан байна. За сүүлийн үед бол Америкийн нэгдсэн улсын хувьд бол тулгамдаад байдаг олон асуудлууд бий. За үүн дотор хит таргалтлалт, хит боловсруулсан хүнсийг гаргаж ирсэн. За энэ бол Америкийн нэгдсэн улсын хувьд тулгамдсан асуудал гэдэгтээ бол эрүүл мэндийн салбарын Америкийн нэгдсэн улсын эрүүл мэндийн сайдтай бол үндсэндээ санал нийлж байгаа. Гэхдээ эрүүл мэндийн сайдын гаргаж байгаа зарим бас үйлдэлүүдтэй эрүүл мэндийн салбарын шинжлэх ухааны эрдэмтэд бол нийлэх боломжгүй гэдгээ мэдэгдэж байгаа. Тухайлх юм бол эрүүл мэндийн сайд Роберт Кеннеди вакцины талаар удаа ташаа мэдээллийг түгээн дэлгэрүүлж байсан. За мөн шинжлэх ухааны үндсэн зарчмуудыг өгөөсгөж эргэлзэж хандсан ийм мэдээллийг хийсэж байгаа нь эрүүл мэндийн салбарынхны түвшүүрийг төрүүлж байгаа. За тухайлх юм бол 2023 онд одоо эрүүл мэндийн сайдаар ажиллаж байгаа Роберт Кеннеди халдварт өвчний судалгааг 8 жилийн хугацаанд түр зогсоох хэрэгтэй гэсэн ийм санал гаргаж байсан. За мөн хүний дархлал олдмол хам шинжийн вирус нь дохыг үүсгэдэг юм уугүй юу? Эсвэл нянгууд өвчин үүсгэдэг үү гэдэг дээр бол эргэлзэж шинжлэх ухааны нэгэн тогтоосон энэхүү судалгааны үр дүнд бол одоо сүрсэн ийм байр суурийг бол илэрхийлж байгаа. За мөн сүүлийн үед Роберт Кеннедигийн зүгээс гаргасан мэдээлэл дотор улаан борхны өвчний эсрэг А8-ын эмчилгээ бол илүү үр дүнтэй, вакцин хэрэггүй гэсэн ийм мэдээллийг бол хийсэн. За харин вакцин чинь өөрөө баг бүхэлд хүрэх аюултай гэсэн буруу ташаа мэдээллийг бол олон нийтэд түгээсэн. Гэтэл Америкийн нэгдсэн улсын хувьд бол одоогоор улаан борхны өвчний дэгдэлт бол бас бий болсон байгаа. За хамгийн багадаа 378 хүн өртснийх нь дийлэх нь вакцинд хамрагдаагүй хүн бол энэхүү өвчнөд нэрвэгдсэн байна. За үүнээс болоод бол 2 хүн амнасаа алдсан ийм хэрэг явдал бол болсон. За мөн Fox News телевизэд Кеннеди ярьцлага өгсөн. За энэ үеэрээ бол шувууны ханиадыг хяналтгүй тараах ёстой. За тэгээд энэ одоо тараах явцад бол амьд үлдсэн шувуудыг генетикийн хувьд тархалаатай болно. За тэгэхээр энийг нь бол авч цаашид үржүүлж болно гэсэн ийм ярьцлага гаргасан нь шинжлэх ухааны эрдэмтдийн бас цочирдлыг төрүүлсэн ийм мэдээлэл болж байгаа. За тэгэхээр бол цаашдаа бол эрдэмтдийн хэлж байгаагаар бол вирус улам бүр тархах тусмаа хүний биед илүү аюултай хэлбэр шинжилгээ гэдгийг шинжлэх ухаанд тогтоосон. Тэгэхээр эрүүл мэндийн сайдыг хийж байгаа энэ хүү мэдээлэл нь бол шинжлэх ухааны эсрэг үйлдэл юм а гэдгийг мэдэгдэж байгаамаа.